Жанжидын Жанжин Сүбэдэй Баатар. Сүбэдэй Баатар болвоос Чингис хааны үнэн чалбат, Монголын их төрийн сүт Жанжин, тактикийн мэргэжилтэн, агуу стратегич байлдан дагуулагч байлаа. Тэрбээр 1203 онд Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад мянганы ноён болсон байна. Сүбэдэй Баатрын хамгийн том гавьяа бол 65 дайнд орж нэг ч ялагдалгүй 32 улсыг байлдан эзэлж Их Монгол улсад дагаар оруулжээ. Сүбэдэй Жанжин Зэв Жанжины морд цэргийн туулсан зам нь 40 хэдэн километр буюу одоогоор хэлбэл Эквадорыг бүтэн тойрох хэмжээний газрыг Монголын морд цэргүүд болон Монгол морд туулжээ. Сүбэдэй Зэв Жанжины 20 мянган орчим цэрэг 40 хэдэн орчим морд Памирын уус буюу Тэнгэр уулыг бүтэн арим давжээ. Эл уус нь далайн түвшнөөс 5000-аас 6000 гаруй метрийн өндөр очдог. Уг армийн хар. Улаан элсэн цөл, Караа гум, Хасал гумын элсэн цөлийг туулжээ. Амударья, Сэрдарья, Ангар мөрөн, Байгал нуур, Сена, Эрчис мөрөн, Дунай мөрөн, Сэлэнгэ мөрнийг баталжээ. Сүбэдэй Жанжин Батхааны хамт Европ хүртэлх агуу их байлдан дагуулалт хийсэн юм. Энэхүү аян дайнаас өмнө тэрбээр Чингис хааны хамт Хорезмыг эзэлсэний дараа Хорезмын шахыг барьж ирэх даалгавар авчээ. Сүбэдэй Баатрын хамт Зэв хамт явсан бөгөөд Чингис хаан явхад нь шахыг барьсан цагтаа эргэж ирээрэй. Явсан газар бүхнээр нэг бүрчлэн хайж, дагаар орсон хотуудыг үл гисгэж, эсэргүүцэд үзүүлсэнийг даран сүнөө хэмээн зарлиг болгосон. Тэд их хааныхаа хэлсэн ёсоор Мухаммед шахыг араас нь нэгсээр замд таарлцсан хот болгоныг байлдан эзлэхийг нь эзэлж, бууж өгөхийг шаардахыг нь шаардаж эзлэн явсаар одоогийн Ираны нутар дэвсгэр дээр Мухаммед шахад тун дөхөж ирээд байсан ч тэнд утамж мэдэн зэрэгтэй тулж бут нэргэв. Энэхүү тулаанаас шах оргон зайлж Каспийн тэнгисийн зүг дутаахад Сүбэдэй мөрийг нь мөшгөм явсаар ирэхэд Мухаммед шах Каспийн тэнгисийн нэгэн эзгүй арал дээр нэгэнтээ үхсэн байжээ. Шахыг мөхөөсний дараа Сүбэдэй, Зэв нар, Азербайжан, Гүрж, Армен зэргийг эзлэн Кавказын улсыг давж цааш явсаар Команчуудтай хүндхэн тудаан хийж ялалт байгуулсан ч Команчууд Котян хааныхаа хамт дутаасаар Оросын Ван Мстиславыг бараадан очсон байна. Оросууд Команчуудыг ивэлдээ авсан нь тэдний хувьд маш муу шийдвэр болсон бөгөөд Сүбэдэй, Зэв нар Калка голын дэргэд холбоотнуудын 90 мэдэн орчим цэргийг өөрийн 20 мэдэн орчим цэргээрээ бут нэргсэн юм. Энэхүү тудаан нь алдарт Калка голын тудаан гэж дэлхийн түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Хараг ухаанд Сүбэдэй, зоригт Зэв Жанжины хамт энэ тудаанаас дутаасан хэсэг дайсныг төдийлөн нэхэлгүй гэдрэг буцахад ижил мөрний орчин Булгарын хаан тулсан цэргүүд тэднийг отож байсан бөгөөд өөрсдөө бот нэргүүдэн Монголын ноёрхлыг хүлээн зөвшөөрснөөр тэдний энэхүү их аян дайн өндөрлөж эзэн Чингис хаан Европ руу. Сүбэдэй Жанжин Чингис хааныг амьд ахуй цагт өөрийн эд хав, Жанжин хүний ур чадвараа богд эзэндээ харуулж итгэлт хүнэн болсон юм. 1327 онд их эзэн Чингис хаан тэнгэрт хальсны дараа Өгдөө хаан зөрчидийн Алтан улс руу хараага чиглүүлж, Тулуу болон Сүбэдэй Баатраар энэхүү аян дайнаа толгойлуулсан гэдэг. Энэхүү аян дайн 4 жил үргэлжилж Алтан улсын хаан амиа хорлосноор Их Монгол улс болоод Алтан улсын хооронд 20 гаруй жил үргэлжилсэн дайн бидний өвөг дээдсийн ялгуулсан ялалтаар өндөрлсөн юм. 1925 онд их гүрний нийслэл хар хоринд их хуралдай болж дотоод болон гадаад харилцааны асуудлыг нарийн хэлэлцсэний дүнд сүм улс руу цэргийн үйл ажиллагаа явуулах болон Европ руу аян дайн хийх гэсэн хоёр чухал шийдвэр гаргасан бөгөөд Европ руу хийх аян дайныг Зүчийн хүү Бат толгоолж Сүбэдэй Баатрыг зөвлөх Жанжинаар тамилсан нь
дэлхийн түүхэнд үлдсэн агуу их байлдан дагууллын эхлэл байжээ. Дээрх хуралдаагаас 1 жилийн дараа буюу 1236 онд Бат Сүбэдэ нар баруун зүг цэргээ аван хөдийжээ. Энэхүү аян дайныг Ахмад хөвгүүдийн дайнч гэдэг бөгөөд Ахмад хөвгүүд өөрсдийн харьяа цэргээ авч явсан төдийгүй эзлэгдсэн Хоризм, Туркменстан, Уйгур зэрэг эзлэгдсэн улсуудаас цэрэг дайчлан авч явсан юм. Энэхүү аян дайнд Сүбэдэ Баатар шийдвэрлэх үүрэгтээ оролцсон бөгөөд 1338 онд Оросын томоохон хот Владимир хот болон 14 хотыг эзлээд байв. Энэхүү эзлэгдсэн хотын захирагчид Оросын вангууд орон гэргүй болсон Оросын иргэд нэгдэж Монголын эсрэг тулсан ч мөн л бут нэргүүлжээ. Үүний дараа Сүбэдэ Бат хаан нар Европт нэвтрэн орж Лигниц хотын дэргэд Европын төмөр рицрүүд бүхий маш том армийг бут нэргсэн бол удалгүй Саяог олын дэргэд Мохигийн хэмээн алдаршсан тулаан Бэла вангийн 60 гадны яган цэргийг мөн бут нэргсэн. Энэ тулаан эхэндээ монголчуудын хувьд асуудал дагуулж байсан ч Сүбэдэ Баатрын эрэлхэг зан чанар энэ тулааны хов заяаг шийдсэн гэдэг. Учир нь энэ тулааны эхний тулралтанд ялагдал хүлээсний дараа Бат хаан тулалтахаас татгалзаж нэмэлт хүчээ хүлээхийг санал болгосонд Сүбэдэ Баатар "Хаан эзэн минь, би таныг тулалдуулах эрхгүй ч та миний тулалдах эрхийг хорих ёсгүй" хэмээсэнд Бат хаан зөвшөөрч Бэла ванг даран мөхөөсөн гэдэг. Энэхүү агуу ялалтуудын дараа Сүбэдэ Баатар Европыг бүхэлдэн дайлах аян дайны төлөвлөгөөг Бат хаанд өргөн бариад байсан ч их хаан өгдөө нас барснаар нутаг буцхаас өөр замгүй болсон юм. Сүбэдэ Баатрын шийдэмгий зан ялалт авч ирдэг. Бэла вангийн 65,000 зэрэгтэй тулгарсан их тулаанд Саяо голыг гатлахад саад өчөрсөн учир Бат хаан шийдвэрлэх тулаанд орохгүй байхыг санал болгосонд Сүбэдэ Баатар эрс эсэргүүцсэн. "Хаан эзэн минь, таныг хүчээр тулалдуулах эрх надад үгүй билээ. Гэхдээ миний тулалдах эрхийг хорих ёсгүй" хэмээсэнд Бат хаан зөвшөөрч голыг гатлах аргыг сүвэгчлэн Бэла вангийн 65,000 цэргийг өөрсдийн 30,000 хүрэхгүй цэргээрээ бут зогчээ. Энэ тулаанаас 7 жилийн өмнө Сүбэдэ Баатар Артем улсыг тулуун хамт байлдан дагуулж байсан гэдгийг бид өмнө нь дурдсан. Энэ үеэр Артем улсын жанжин Хада, Ваньян нар ялагдад хүлээн олзлогдсныхоо дараа Монголд дагаар орохгүй, харин Сүбэдэ Баатартай заавал уулзуулж өгөхийг шаардсан гэдэг. Цэргүүд ёсоор болгож Сүбэдэ Баатартай уулзуулахад тэрбээр "Чиний онцгой зориг намайг даллав. Би чамайг нэгэнт харсан болохоор одоо сэтгэл шулуудаж цаазлагдном" хэмээн өгүүлсэн гэдэг. Энэ бол Сүбэдэ жанжны алдар нэр тухайн цаг үедээ хэрхэн цууд гарсныг илтгэж байгаа юм. Сүбэдэ Баатар насны эцэст Сүбэдэ Баатар болон Бат хааны Европ дахь аян дайн Өгдөө хаан тэнгэрт хальсан гэсэн мэдээг авснаар зогссон бөгөөд Сүбэдэ жанжин их нутагта эргэн ирж нас бартлаа төрийн их сайдаар ажиллаж байжээ. Гуюг хааныг нас барсны дараа 1359 онд Бат хаан Сүбэдэ жанжны Европыг эзлэх төлөвлөгөөний дагуу их байлдан дагуулал хийхээр зэхэж байхдаа насан өндөр Сүбэдэ жанжин энэ үйл хэрэгтээ авч яваагүй бөгөөд харамсалтай нь Бат хаан өөрөө ч энэ үйл хэрэгээ үргэлжлүүлж чадалгүй 1355 онд насан уудлжээ. Сүбэдэ Баатар 1376-1359 он хүртэл 73 насыг наслахдаа Монголын 3 их хаадын төлөө хүчин зүтгэж явсан бөгөөд өмнөд Хятадаас Европ төв хүртэл Евразийн их газрыг хөндлөн гулд байлдан дагуулсан юм. Сүбэдэ их хааныхаа зарилгийг биелүүлж дэлхийн түүхэнд нэрээ мөнхсөн Сүбэдэ Баатар түүний ялалт, түүний ухаан өнөдөрч цэргийн урлагийн оргил хിവэр байна. Манай сувагт үлдэх дараагийн нуугдсан үннийг хамтдаа нээцгээе.